За одоо молекул физикийн лабораторийн 8 дугаар ажилд ажилласан. За энэ ажил маань термодинамикийн нэгдүгээр хуулийг одоо батлах юм шалгах ажил байна. За бид энэ термодинамикийн нэгдүгээр хуулийг байгалийн суур хуулиудын нэг байна. За энэ хуулиар бол системийн дотоод нэрийг өөрчлөх хоёр арга байна. За нэгдүгээр гаднаас тулаа шилжүүлэх. За эсвэл биетээр гаднаас ажил хийх. За энэ термодинамикийн нэгдүгээр хууль буюу энэ маань нэр хадгалагдах хууль юм аа. За бид нар 8 дугаар ажлын энэ нэр хадгалах хуулийг одоо шалгаж батлах юм аа. За одоо бид нар ажил хийх багцлаагаа хэлсэн. За энэ бол дулааны эквивалентийн багж байна. Байна. За энэ бол биеийн температурыг хэмжих тестер. За энэ дээр бол биеийн температур, биеийн эсрэг температураас хамааруулаад хэмжинэ. За энэ багжинд маань юм блок байж байна. За блоконд утас ороосон. За энэ утасын нэг үзүүрийг бид нар ачаатай холбосон байна. За тэгээд ажлыг гүйцэтгэхдээ энэ блокийг эргүүлнэ. За блокийг эргүүлж явах үед эргэлтийн тоог энд тэмдэглээ гарч байна. За энэ үед бол ачаа бол өргөгдөхгүй нэг төвшөнд байх ёстой. За энийг анхаарах хэрэгтэй. За эндээс бид нар эргэлтийнхаа тоогоор хийсэн механик ажилд орж болно. За механик ажил хийсний үр дүнд энэ олс ба эргүүлгэний хооронд үлдийн хүчээр ажил хийгдэх ёстой. За энэ хийсэн ажил нь энэ биеийн дотоод нэрийн өөрчлөлттэй тэнцүү байна. За одоо бид нар ажлынхаа хэмжлэгэнд оръё. За энэхийн тулд өмнө харж ирсэн бид нар блокийг олсоор ороогоод тэгээд ачаад үйлчилсэн байсан. За тэгэхээр ачаад үйлчилж байгаа хүч бол F. За тэгээд блокийг бүтэн оруулсан учраас PD гэж урттайгаар оруулсан байгаа. За тэгээд энэ үл эргэлтийн тоо. Тэгэхээр ажил маань яаж гарах вэ гэхээр хэд эргэсэн байна тэрний тоогоор одоо энэ хүч үйлчлээд ажиллаа хийнэ гэсэн. Өөрөөр хэлбэл энэ тойргийн урт бол явсан зам гэсэн. За тэгээд энэ үл хэд тойрчин тэрний тоогоор энэ нийт зам гарна. За энэ F хүч бол ачааны жим болно. За ингэж эндээс бид механик ажил авах. За харин дотоод нэрийг яаж олох вэ гэвэл 10-аар эргэлсэн 10-аар эргэлсэн тохиолдолд бид нар температуруудыг хэмжиж авах. Тэгэхээр энэ бол анхны эргээгүй байх үе температур. За энэ бол 10 эргэсний дараа нь 20 эргэсний дараа 30 эргэсний дараа гэж тусвар гаргах боломжтой. За тэгэхээр энэ дээр харахад бол энэ бол 10 эргэсэн үеийн ажлыг олох юм бол энэ дээр тавьчихна. За энд бол 10 эргэсний дараа температурыг хэмжиж олчихно. За тэгээд энэ хоёр ажлыг харьцуулж олох хэрэгтэй. За энэ дээр нэг зүйлийг анхааруулахад бодис масс хөнгөн цагаан блокны масс гэсэн байгаа учраас бид нар молекулын хэмжээг нь олчих болно. За энэ тэмдэг символ молекулын дулаан багтаамж. За молекулын дулаан багтаамж бол Coulomb-Petitийн хуулиар 3 артад тэнцвэрдэг. За ажлын маань дараагийн хэсэг нь хөнгөн цагааны уян дулаан багтаамжийг олох байгаа. За бид нар хэмжлтийн утгууд температурын хэмжсэн температурын утгуудыг эргэлтийн тоо болгонд ингэ бичих юм бол түүнд харгалзах ажлууд гэдэг хамаарсан гэж олж болно. За эндээс харах юм бол эргэлтийн тоогоор хийгдсэн ажлууд температурын хамаарал харагдчихэв. За үүнийг ашиглаад энэ графыг авч болно. Босоод тэмцэлтэй температурыг хэвтэ тэмцэлтэй ажлыг авч болно. За ингээд ийм хэлбэртэй бичсэн тохиолдолд энэ маань энэ хоёрын хамаарлал шугам маягийн хамаарал байдаг. За тэгэх юм бол ийм шугам маягийн хамаарал авах юм бол энэ бол өнцгийн коэффициент хэсэг байна. Өөрөлдөл өнцгийн коэффициент буюу энэ шугууны хэвтэ тэмцэлтэй өссөн өнцгийн таангастай тэнцэн. За энийг бид нар графикаас ангас альфа буюу өнцгийн коэффициентийг олчих юм бол хөнгөн цагааны уян дулаан багтаамжийг олж болно.